Монгол банк үзүүлж байна. Инфляц гэж юу вэ? Инфляц нь хэрэглээний саксыг бүрдүүлж буй бараа үйлчлэгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлэх бөгөөд хийлэх томрох гэсэн утгатай үг юм. Инфляцийг яаж тооцдог вэ? Үндэсний статистикийн хороос сар болгон бидний байн худалдаж авдаг 373 төрлийн бараа үйлчлэгээний үнийн судалгаа хийж дундаж үнийн өсөлтийг нь тооцож гаргана. Харин Монгол банк энэ үнийн өсөлтийг тогтвортой байлгахыг зорж ажилладаг. Тэгвэл инфляц нь юунаас хамаарах вэ? Энэ нь хоёр зүйлээс шалтгаална. Нэг талаас хүмүүсийн худалдан авах чадвар буюу эрэлт. Жишээлбэл цалин, орлого. Нөгөө талаас зарагдж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буюу нийлүүлэлт. Жишээлбэл манай улсад ган цуд болсон үед мах ногооны үн өснө. Мөн яг эсрэгээр сайн ургацтай үед ногооны үн хямдардаг. Хэрвээ барааны үн өсөж харин эрэлт буюу цалин орлого өсөхгүй байх юм бол хүмүүсийн худалдан авах чадвар муудаж цаашлаад ядуурл үүснэ гэсэн үг. Иймд Төв банк нь бидний худалдан авах чадварыг хамгаалж үнийн замбраагүй өсөлтийг хязгаарлахыг хичээж ажилладаг. Үр дүнд нь юмны үн тодорхой хугацаанд тогтвортой байна. Үн тогтвортой байхын хэрээр компаниуд хөрөнгө оруулалтыг хийн. Улмаар эдийн засгийг тэлж ажлын байрыг бий болгодог юм а. Инфляцийн өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Аюул, иргэдийн амьдралын түвшин буурах, хадгаламжийн бодит үнц нь буурах, цалин нэмэгдсэн ч жолоодлогогүй инфляцийн улмаас хөдөлмөрлөх сонирхолгүй болох, бүтээмж, үйлдвэрлэл буурах, татвар нэмэгдүүлэх хэрэглүүр болдог. Инфляц эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ? Зах зээлийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж, компаниудын урт хугацааны төлөвлөлт, төсөвт хүндрэл учруулна. Мөнгөний ирээдүйн худалдан авах чадвар тодорхойгүй байх нь хөрөнгө оруулалт, хуримтлал хийх сэтлийг олгохгүй. Урт хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлнө. Орлогын хуваарлалтанд сөргөөр нөлөөлнө. Төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлнө. Дэлгэрэнгүй www.санхүүгийн боловсрол цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү.